Харилцаа сонирх залуучуудаа за энэ өдрийн мэндийг хүргэж байна 4 дахь өдөр. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн 4 дахь 5 дахь буюу 7 хоногийн өмнө бол би голдыг бол 3 хөдөлгөөнөөр таамагласан. Тэгээд 3 хөдөлгөөн яг зургаар явуулсан уу те. Яг одоо тэрхүү бичлэгээ оруулах гэж байна. Тэгээд за ямар ч гэсэн би одоо нэг ургамлын аршилтай болохоор жоохон аршлаас болоод нусаад таад юм ингээд юу байгаа гэж магадгүй тэрэн дээр хөвцөл өчий. За тэгээд эхний ээлжинд хэдүүлээ юуны голдыг би 3 хөдөлгөөнд яаж таамаглаж исэн бичлэгийг харъя. Нөгөө нь юугаар өсөөд унаад өснө. За тэгэхээр бол ямар ч гэсэн энэ 3 яг миний одоо тооцоолсон энэ ханшнууд дээрээс ерөнхийд за ингээд ямар ч байсан бол энэ 3 хөдөлгөөн гэж бол би таамагласан байна те. За хэдүүлээ одоо яг одоо чартн дээр бол юу болж байгааг харъя. За чартн дээр юу болж байгааг харъя. За чартн дээр бол одоо миний одоо тооцсон хөдөлгөөн те. За энэ шар харагдчихэ. Өсөөд унаад өснө гэсэн. За одоо яг өсөөд унаад за энд бол доош илүүгээ пикаут илүү гаралттай тэгээд дэше явж байна те. За хэмжээ бол энэ тана гэсэн боловч өөрөө хэмжээг нэг явцдаа 1982 дээр хана гэдэг бол за одоо бол ингээд ирцэн байна. За чүд дутуу байна. За энэ бол яг хав дараагийн лааны зүв ч юм уу те очиад хамчих байх гэж бодож байна. За яаж ингэж 3 хөдөлгөөнийг таамагласан бэ те. За би тэр шалтгаанаа оруулъя. За ер нь бол энэ 3 хөдөлгөөн гуруула очиртой хөдөлгөөн. За ямар гуруулаа гэхээр энд дэвсэн хөдөлгөөн бол скальпийн цагийн хөдөлгөөн байсан. Энэ хөдөлгөөн бол day trade хөдөлгөөн байсан. За энэ хөдөлгөөн бол ерөнхийдөө бол swing trade-ийн одоо таамаг байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг хуу альч цаг дээр бол таамагийг бол гаргаж болно. Одоо таамагаа тийм. За тэгэхээр бол би бол ингээ бүх цаг дээрээ хараад зөвхөн голд дээр одоо фокуслаад ер нь бол одоо арилжаа хийн гэж үзээд ерөнхийдөө сүүлийн бол сар гарна 2 сар бол голдыг бол байн харж байгаа. Өөр бол пэр болон индексүүд бол нэг харахгүй яваад байсан. За эдний одоо учир шалтгаануудыг ярий. За энэ ягаад энэ доор илүү гаралт ирсэн те. За энэ ягаад миний тооцсон хэмжээнд очиогүй юм те. За эдгээр бол бүгд өчртэй дандаа өөрөө хэмжээ хийж өгдөг болохоор. За хэдүүлээ хамгийн бага цаг дээрээс нь эхлэе харъя. За ерөнхийдөө бол одоо скальпийн цаг дээрх тэр миний одоо тооцсон юу очиогүй шалтгаан бол одоо энд байгаа. За ер нь бол яасан гэхээр за юу маань хөдлөхтөө. За энд бол одоо доовын өвдрөл гэж би одоо харж байсан. За тэгээ энд миний одоо тэгшимийн арга бол шилжүүл за технээс нь устгая. За эндээс бол одоо би энийг ингэж юм шилжүүлэгч хөдөлгөөн гэж хараад за тэгээ дэшээ ийшээ хэмжээ аннаа гэд тооцоод харангуут бол ер нь бол энд яг хэмжээ ансан байгаа. Энэ хэмжээ ансан цаг дээр нь бол одоо зөрөө сэл арилж байсан. За энэ нь болохоор яах юм гэхээр мэдээж одоо day trade-ийн цаг буюу одоо 30 минут 1 цагийн хэмжээний дотор явсан. За эндээс хэмжээ анж байгаа сайн харагдчихсан тий. За одоо эндээс энд явсан энэ хөдөлгөөн ийшээ ирэх хэлсэн баггүй. Энд ирэх хэлсэн. За энд ирэнгүүт нь за одоо бол дэш өсөлт бол явах хэрэгтэй. Одоо энэ өсөлт тий. Миний одоо таамаг энэ өсөлт явах хэрэгтэй гэж бодсон боловч энд бол явах төр боломжгүй гэдэг бол дахиад энд хийсэн хөдөлгөөн хэлж байгаа байхгүй. Энд хийсэн хөдөлгөөн маань өөрөө энд явж байгаа энэ хэмжээг доош шилжүүлэн одоо шилжүүлж орж ирснээр одоо энд ирэхээ хэлсэн гэсэн үг. Нэг талаасаа. За доош энд ирнэ гэдгийг тэгээ мэдсэн. За тэнгуут энд ирэнгүүт нь энд ирэхдээ бол өөрөө ахаад эндээ хийсэн хөдөлгөөнөөс болоод энд ирэхээ хэлж байгаа байхгүй. За тэнгуут эндээс одоо буцаад бол өсөлт байна гэдгийг бол би бол ингээд энэ өсөлтийг орж ирнэ гэдгийг бол мэдсэн. За энэ ямар учиртай гэхээр 4 цагийн өөрийн хэмжээ байгаа. 4 цагийн хэмжээ яасан гэхээр би аль одоо өнгөрсөн 7 хоногт ярьжсэн. Энд хийсэн хэмжээгээр энд ирэхээ мэдэгдсэн. Энд хийж байгаа хэмжээ ийшээ явахаа мэдэгч байна гэж би ярьж ирсэн. За тэгэхээр бол яг шалтгаан нь одоо энд харагдана. Энд хийсэн хөдөлгөөний маань одоо энэ хэмжээ дэш ийшээл давтагдаж байгаа байхгүй. Тэгээд одоо сая ингээ хэмжээ хандж байгаа гэсэн үг. За миний тооцоогоор яагаад энэ дээр байна вэ гэхээр би яг тухайн үед шинжилгээ хийж байхад бол энд бол ер нь хэмжээ хандах юм байна. За энэ хэмжээ хандсан зэг дээрээс дээшээ юм байна гэж бол ерөнхийдөө өөрөө бол урчилсан байдлаар те ерөнхийдөө таамаглаж болохоор тэгжсэн. Тэгтээ бол явцын дунд бол өөрөө энэ доор энэ юу оруулж ирээд ерөнхийдөө
pullback хэмжээний танаад бол дээш өссөн тодорхой болоо өссөн байгаа. За одоо тэгээд нэг цаг дээр харин. За нэг цаг дээр юм байгаа. За 4 цаг дээр бас яасан гэхээр энд ирэхээ бас 4 цаг өөрөө хилж өгсөн. Яасан гэхээр доовын онлын батлагдсан ёроол маань энд сэтрээд энэ шилжүүлэгч хөдөлгөөн явсан байхгүй. Тэгэхээр эндээс одоо хэмжээ хэлээ, pullback орж ирлээ, шилжүүлэгчийн pullback орж ирлээ, тас хэмжээ хандлаа. Хэмжээ хансан сегмент энд байгаа, эндээс дээшээ өсөлт явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр 1 цаг, 4 цаг хоёулаа ерөнхийдөө бол одоо ийшээ энд ирэхийг бол хилээд байсан гэсэн үг. За одоо бас энэ дотор энэ өсөлт явахдаа дахиад 1 цаг өөрөө энэ дотор бас хэмжээ хийсэн байгаа. За тэр хэмжээ нь яаж юм гэхээр доовын онлын одоо батлагдсан одоо орой маань бол одоо энд харагдаж байна тийм. Энд байгаа орой эндээсээ дээш сэтгэл харагдаад за энэ сэтэрсээ энэ хөдөлгөөнийг би за миний дарга өрлөө шилжүүлэгч хөдөлгөөн байна гэж хараад за энэ шилжүүлсэн бол яах юм? Эндээс явсан энэ хэмжээ дээшээ бол ерөнхийдөө давтнаа тэ дээшээ ингээд за давтна гэдэг гэсэн. За тэгээ бас 1 цагч энд хэмжээ ханж байна. За 4 цагийн маань одоо 4 цагийн маань энэ хэмжээ мөн бас энд ингээ ханж байгаа байхгүй. За ингээд за тэгээ ямар ч хэлсэн бол ингээд одоо тэгшмийн арга барилыг хэрвээ мэддэг бол ерөнхийдөө одоо сурснаас хойш би бол ингээ нэг 3-аас 4, 5 хөдөлгөөнийг бол ингэж урчилж таамаглаж бол одоо чаддаг болсон байгаа. Тэгээд одоо бол цаашаа ч гэсэн суралцаа явж байгаа. Тэгээд ямар ч хэлсэн бол нэг одоо голдын 3 хөдөлгөөнийг бол иймэрхүү байдалтай таамагласан. Тэгээ гуруулаа бол яг миний ярьсан бол одоо 6 явсан байна. За одоо бол голдын төлөвийг бол би бол одоо шууд эндээс бол одоо уналт бол одоо орж ирнэ гэсэн бол одоо юутай байгаа. Одоо таамагтай. За шалтгаантай. Шалтгаан ямар учраа юм гэхээр одоо D-ийн цаг дээр Fibo-гийн нэмэлт левлийн одоо тийм одоо энэ нэгin цагийн энд бол одоо доовын эвдэрлэл хийгдсэн. За энэ доовын эвдэрлэлээсээ 161.8 буюу тийм Fibo-гийн 161.8-ыг ойгоод дээш өссөн. За энэ өсөлт маань өөрөө нэгin цагийн шалгаад бол ер нь бол одоо доош 2414 буюу тийм одоо би бол нэг дунджаар 1844 гэдэг ханш руу бол одоо унаа гэсэн одоо таамагтай за ийм таамагтай бол одоо сууж байгаа. Тэгэхээр бол одоо эндээс уналт бол явчих байх л гэж бол одоо хараад байна гэсэн үг. За тэгээд бичлэг энэ үрээд өндөрлж байна. Тэгээд ямар ч байсан тэгээд цаашдаа бас тийм одоо дараалсан 3, 4, 5 хөдөлгөөний бичлэгүүдээ бас оруулахыг хичээнэ. Тэгээд за бичлэг нь үрээд өндөрлөлөө. Баярлалаа баяртай.